Өнөөдөр чи нэг сайхан цэлүүхэн ажлын гоё өдрийг хэлэх гэж шиг байна даа. Аа. Тий. Хөө энэ чинь шумууд ямар их орой гарч ирээ. Сэрүүхэн болоод тэгж байгаа юм бол. Миний эцэг өвөг эцэгүүд бүгд энэ газар тариалантай амьдралаа холбосон ногоочин тариалчин байсан улсууд. Тэрнээс улбаалаад өөр хүүхдүүд нь бид нэр бүр багаас эхлээд газар тариалантайгаа ажиллаад сургууль байх байсан. Тэгэл одоо газар дээлтэй болсон юм ногоод. 1979 онд би цэрэгт явсан. 80 он хүртэл цэргийн алба хааж байгаад тэгэл офицер болсон. Тэгээд энэ офицер байх хугацаанд Улаанбаатар хотод хашаа байшинтай хашаан дотроо ногоо тарьж нэг 5-6 төрлийн ногоо тарьж эхэлсэн. Оройн цагуудаар ирж ажил тарсны дараагаар нөгөө ногоотойгоо цагаа өнгөрөөдөг юм байсан. Тэгээ 1991 онд Ховд аймгийн Цэргийн ангид шилжиж ирснээс хойш ах トゥ төрөл содонтойгоо энд бүгд манайхны улсууд ногоочин байсан учраас эдний хажууд 20 сот жаахан хэмжээний газар аваад анхаа эхэлж төмс тарьж эхэлсэн. Сонгон 2. Тэгээ аймагаас 25 км газраас хардуугаар жийж давхиж ирээд нэг хагас бүтэнсээ өдөр 2 өдөр ажиллаж гад уцдаг байсан. Сүүлдээ арай сайжрал нуцыг л авсан 2 дугаатай. Тэр үеэс эхлээд би газартаа амьдралаа холбож эхэлсэн. 20 сот газар маань бол өргөжсөр байгаад одоо 50 сот болсон. Анхул ганцхан төмс тариалдаг болсон бол одоо нэг 12 төрлийн ногоо тарьж байгаа. Манай хөгшин хөдөлмөрч бид хоёр хоёулаа айрамд явсаар байгаад тэтгэврт гарсан дөө. Хөдөлмөр хийхгүй бол бид хоёр зүгээр сууж чадахгүй. Ер нь зүгээр сууна гэдэг чинь хэрэггүй юм байгаа шүү дээ. Зүгээр суугаад харах хүн хамаг би ингээд булдгараад өвдөд байдаг шүү дээ. Тийм учраас байнга л ажиллаж байвал хүний би хөнгөн байдаг байхгүй юу. Манай хөгшин тэгдэг шүү дээ. Хөлсө гаргаад ажиллах юм бол маргааш нь хөнгөрөөд явчихдаг гэдэг шүү дээ. Байгаль гэдэг чинь их сонин шүү дээ. Энэ ургамал гэдэг чинь. Чи яаж л хандж гэн тэр хүнд инээгээд тэрийг одоо инээмсэглээ тэрийг одоо болонд бүтэнлгээд ингэх юм бол ургаад ирдэг. Уурлаад уцаарлаад одоо хаяаныг устаа авах юм бол бараг л одоо ширгээд алга болчдөг юм шүү дээ. Хөгсөрхийн нурууны салбар дахилт уулнаас их аван урсах буянт гол газар тариалан хүн малыг ундаалахаас гадна хар ус нурыг тэтгдэг. Сүүлийн жилүүдэд голын сав дагуу газар тариалан эрхлэгчдийн тоо нэмэгдэж замбраагүй сувг шууд татснаас олж голын ус татарч нуур цутгал нь үгүй болоход хүрчээ. Тиймээс буянт голын усыг арга гамтай зөв ашиглах зорилгоор тариаланчид нэгдэн ус ашиглагчдын холбоо болон Бекба бүлгийг байгуулсан юм. Одоо зөвхөн энэ 8-ын газар гэтэл 45 ногоочтой. Одоо газар тариалан эрхлэгчтэй. 45 айл очиж 45 хүрзтэй очиж нөгөө 2-3хан шуудуугаар ус авахд заавал хуваар хэрэгтэй. Ээлж хэрэгтэй. Бүлэг байгууллагаас өмнө өдөр их юм үтсөө. Хоорондоо очдог тэнд уснасаа болоод зодлддог, хэрэлддэг. 6 км газар давхиж очоод нэг нь ус тавьдаг. Нөгөөх нь давхиж очоод тэр усыг хаагаад өөрийнхөө сувг руу тавьдаг. Ингээл дандаа шуудуу ус улсаар байгаад газараа усалж чаддаггүй юм бэрхшээл их байдаг байсан. Сүүлдээ ойлголцоод ирсэн. Одоо нөгөө хилцээд ингээд ээлж дараалалаараа явахтаа зэрэг бид өнөөдөр усаа ууш өгөхтэй зэрэг тэр усуудаар бол ус булаастаа дээш явах юм асуудал гарахгүй болсон. Өцгтөр чинь бороо орсон чинь ус нэмэгдэж багасныг бас нэг дээш шалгаад би нэг ус тавиад ирээ да. Өнөөдөр төмсөө усан. Манайхны тэр шуудууны усыг чинь бас нэг багасгаж байгаад явахгүй болохгүй шүү Тий, дээ. би шалгаад ямар ч байсан усныхаа асуудлыг шийдээд энэ төмсөндөө ус тавиад ирээ. Өглөөний жаахан сэрүүхнээрээ усалчих юм. За би өглөө болгон голоо дагаж усныхаа чимээ шүүгааныг сонсч мяралдсан энэ голыг маань харж сэтгэл сэргэж алхадаг да. Ингэж алхаж явах маань өглөө болгон надад нэг талаараа биеийн тамирын спортын арга хэмжээ болдог. Нөгөө талаараа өглөө ажлаа маань энэ голынхаа эхнээс нь эхэлдэг дээ. Бекба бүлгийн 22 айл энэ усыг дээрээс нь яваад очиход
дотроо өөр хоорондоо хуваартай. Эхнээд хуваараа бид нэр хийчихсэн 7 хоногоор хуваартай аавна. Өнөөдөр бол өд хүртэл нэг 5 өрх ногоо услана. Үдээс хойш 5 услана. За маргааш нөгөөдөр 2 гэтэл одоо бидний Бэхбоо бүлгийн хуваар бол дуусах юм байгаа 2 өдрийн дотор бүлгүүдийн хооронд. Тийм учраас бид нар энийг хуваарийн дагуу усаа өнөөдөр авчээ. Буянт голын савгаад дагуу газар тариалан эрхэлдэг 4 сум байдаг. Жаргалан цум, буянт цум, ховд цум, мянгат цум гэсэн. За энэ 4 сумд нийтдээ 1200 гаруй тариаланч ногоочд байгаа. За ногоочд маань өөрснийн одоо буянт голоос ус авч салбарлаж ус авдаг суугуудтай. Энэ суугийг дагсан одоо нийт одоогийн байдлаар 38 бүлэг байна. Бэхбоо бүлэг удаад байгуулагдсанаас хойш энэ ховд цумын засаг захиргаа энэ нутгийн иргэд яах вгтэй зэрэг ирээсээ эднэр хамтарч ажиллаж байгаа юм. Тийм аа. Ингэж хамтарч ажиллах болох юм а гэдэг л ойлгосол аваад байгаа юм л да. Жил болгон одоо ногооны талбайгаа ахиулж тарихтай биш биднээс одоо аль болохоор баг газар тариал чанартай ургас аваад усаа хэмнэж ингэж тарьж эхлэх гэж байгаа манай бүлэг. 2009 онд өрөмжт энэ хятадын газар тариалан эрхэлж байгаа дэвшил технологи ашиглаж байгаа талаар бол ногоочдын бүрэлдэхүүнд орж би тийм туршлага судалж ирсэн. Тэрийг бол амжилт амьдралд хэрэгжүүлэх талаар өөрийнхөө бүлгийн гишүүдтэйгээ ярьж танилцуулсан. Энэ суугшуудгаа яаж ажиллах вэ? Ашиглах вэ? Яаж усыг бага хэмжээгээр ашиглах вэ? Энэ талаар тэгээд энэ тариалт хуцлагтай тариалт хийх. Энэ талаар бол тэнд туршлага судалж ирээ дараа нь сургалт явагдаад тэрний үндснээрээс бид нэр яг өөрийнхөө газар тариалан дээр бол ашиглаж эхэлсэн л дээ. Энэ хайлсан гучлага тарьсны юунд бол зэрлэг ургахгүй. Шигээ сайн хадгална. Одоо жишээ нь тэр хушлахгүй газарт нэг 10 услаа гэхэд энийг нэг 7 юм уу 8 услалт. Ийм дэвшилтэй технологиудыг манай бүлгийнхэнд амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн. Газарт бол маш түргэн хэмжээний халалт өгдөг учраас ургац маань түргэн хугацааны дотор боловсрч ургаж эхэлсэн. Бас аим сөлжилттэй холбоотой бид нар ажил хийж эхэллээ. Амьд хашлаг хийж эхэлж байна. Тэрний нэг одоо жишээ нь бол одоо ингээд мод тийг ингээд 3 ягныг тарьсан байгаа. Хамгийн сааталт нь бол улаас 2 дахь ягнэнд бол бургас, 3 дахь ягнэнд бол шасарган гэдэг ингээд тариад эхэлж байгаа. Нэгдүгээр эрүүл мэнд ач тустай тийм ээ. Хоёрдугаард бол газраа ингээд сайхан үржил шимийг хамгаалж байгаа. Одоо бид нэр энэ тариалж байгаа тал байнахаа ингээд энэ талаас нь ингээд энэ талаас нь шуургалаа гэх чинь доороос нь хажуу талаас нь гэх чинь салхины хамгаалт хийсэн. Г маягийн хамгаалт хийчтэй. Тэгээд манайхны одоо бүлгүүд нэлен хэдэн айл тарьсан байгаа. Би өөрөө нэг 45 улаас 45 бургас шасарган 45-ыг тарьсан. Одоо сайн ургаж байна. Энэ моднуудыг би өөр хүүхдээсээ илүү хайрдаг штэ. Мал идсэн ч гэсэн би дургүй. Айгүй хайртай би модонд. Намар шалгатай хүртэл би жоохон гунддаг штэ. Сони хавар эст гарахыг хүсдэг. Энэ тал бай дээр. За өнөөдөр чинь нэг бүлгийн ажилтаа, бүлгийн хуралдаа, сургалт мургалтаа хийгээд энэ 7 сарын ажилд ямар үйл ажиллагаа хийх вэ? Энэ төлөвлөгөө мөлгөөгөө баттуулаад тэр хэддэг уулзъя да. Тэр хэд суглах баха. За бидний өнөөдрийн бүлгийн хурлаар одоо удахгүй хавар 4 сар тариалсан эрт ургацынхаа ногоог зах зээлд борлуулах талаар ярилцах гэж байна. Бүгдөө бараг зэрэг шахуу тарьсан 10 хоногийн зайтай хамгийн түрүүлжин ээлжинд хэний ногоо ургаж хэдэн сарын хэдний өдөр одоо хавцаа оруулах юм бэ? Энийг бас нэг хуваар хийж яваад оруулахад зэрэг орсноос ханш нь буучих байх гэж би бодож байна. Адилхан юу гэж бодож байна? Хуваар хийж яваад оруулсан дээр баг. За хамгийн эхлээд хэнийг гарах юм? Одоо энэ 7 сард одоо би өөрөө оруулах гэж байна. 9 сарын 25-нд тарьсан одоо өдрөгсөн тэмс маань. Одоо баг төгч нь. Дараагаар Гурууны орой би оруулаа. за энийг бэр хуваараа тогтлоо. Хоёрдугаарт нь бид нэр усаа хуваартай авч байгаа. Тийм ээ. Тэр одоо 9-ийн газрын дихан бүлэг, 7-гийн газрын жерсүү бүлгийн өмнө бид нар усаа авах ёстой. Манай бүлгийнх нь ихэнх нь
газрынхаа одоо 0.5 байдаг юм 100% гэж бодоход тэрэнд нэг 10% нь бол эрт ургасын төмс тариалдаг. Бүгд. Эрт ургасын төмсөө наадмаас өмнө оруулдаг. Үлдсэний 9 сард нэг 20% нь тэгээ өвлийнхаа хэрэгцээнд тэгээ бусдын бол хавар хадгалж байгаад борлуулдаг. 1100 тонн төмс одоо намартаа хурааж авна. Манайх Баялгийн хан гэж байгаа. Баялгийгт одоо гэрээ хийгээд Баялгийгээс улсууд ирж одоо манай бүлгээс авна. Тэрнээс гадна Улаанбаатар хотоос. Улаанбаатар хот руу нөгөө чэнжүүд ачаалдаг тийм улсууд бол ирээсээ байнга манай бүлэгтээ. Манайх одоо 2 том зоёртой энд нэгдсэн. Бүлгийн зоёр энэ бол. Одоо 100 гаруй тонн, 100 гаруй тонны 2 том зоёртой. Тэндээ хадгалаад хуваарьтайгаар л бид нэр одоо борлуулдаг байхгүй 4 сар хүртэл. Сонгоныхаа зэрлэгийн дулгаа чавчурдах болцсон байх шүү хаа. Адилхан сонгоны юу болж байгаа бол Шарлаад унаад тань их үлсэн байна гэд загч ирсэн шүү дээ. тэрүүнд нь очтыг хэлж тэр дээдс мэдсээр яаж услахыг нэг зааж өгөхгүй болохгүй. Тань манайх бол гоё болсон байгаа шүү. Манай энэ Мухаммед Мурзахан энэ тэр чинь манай 2-3 айлын шинэ газар нууга тарьсан тэр бордомолооныхаа түнгээ тааруулж хийж байгаа юм болов? Чи тэдний талбай руу очиад нэг үзээд тэрэ шүү. Шинэ талбай байгаа үл тэр чинь шинээр тарьж байгаа. Өмнө тариад. То тэрнийг бас нэг очиж үзье дээ байсан тийм аа. Тэг. Би нэг очиж. Тэг би энийг ингэ зэрүүлчихад тэгээд өнөөдөр чи ажиллаа дуусгах тийм аа. Чи тийшээ яваад ирээ. Угаасаа ойрдоо очоогүй шүү дээ. Тэр талбай. Олуулаа шилж байгаа юм байна. Өнөөдөр та бордогоо ийцгээж яруу. Та ярьчихв. Би ийм нэг юу асуух гэсэн чи зав гараагүй гэлээ. За. Энэ бордогоо баг их хэмжээгээр үзүүлж авах гэж. Бордогоо хамаагүй их юм бол наад түлчдэг шүү дээ. Тар ус чинь гашуун болчих шүү дээ. Тэрийг бас болгоомжтой яахгүй баг хэмжээгээр тааруулж хийхгүй, тунгийн тааруулж хийхгүй наад болохгүй тийм үү? Газар чинь нэлийн чигтэй байгаа юм шүү дээ бороо орсон тийм үү? Тийм аа. Наас нөгөө хийсэн бордоос нь дороо уусан шүү дээ. Нөгөө төмсөө навчин хар ногоон болоогүй байж ах, устгаа болоогүй байж ах чинийг устгах яваад байсан шүү дээ. Тэрийг явуулсан бай. Харин тэрийг устсан. Тэр одоо манайх чинь нэг заавал төмсийг 35-аас 40 хоног болгож яж усалдаг гэж одоо нэг л ном яриад байдаг болсон. Сүүлд нь хоногийн энэ бол бас буруу шүү. Газар нь бол хар хөрстэй, хар шорон хөрстэй газар үе, эсрэг шорон хөрстэй газар үе. Тэрнээсээ бол чигээ хадгалдаг газар үе, хадгалдаг газар үе. Тэрүүндээ тохируулж үүснийхээ төмснийхээ навчийг харж яж устгахгүй бол хоногийн тоолж яж устгах бас буруу юм байгаа шүү юм хоног. Энийг бас хойш таан гарахгүй бол сая жаахан чи төрүүлээ тусалчих шиг боллоо нэг 4-5 хоног юм. манай одоо нэг 3 газар л байна. Ганцаараа хийсэн бол одоо би одоо нэг 5 өдөр хийн л 5-6 өдөр. Одоо ингээд өнөөдөртэй ингээд хамтарч хийгээд дуусч байгаа. Ах хичтэй зуны гамбалтай туслаад шууга тарихыг сурсан. Их том газарт нөө бүлгээр ажилладаг болохоор маш хурдан ажил бүтдэг. Тэгээ хураахтай ч гэсэн бүтдэг. Бус бүлгийн хүмүүсийг бас тусалдаг би. Хаварта бүх айл өрхүүд одоо хамтарч бүх тариалтай хамтарч хийгээл. Намарта тэр ургас хураалтаар бүгдээрээ хамтарч ургасаа хураагаад ингээд авч байна. Бид нар ер нь нэггээр хэлбэл дээрээс нэг өрхийн амжиргааны төвшин шиг л тийм л одоо хамтарч ажиллах зорилготой байдаг шүү. Хамтарч ажилласны үр дүнд нөгөө мөнгө төгрөгөө хандиулж байгаад 2 трактор авсан бүлэгтэй. Тэгээд бид нар дундынхаа сангийг бүрдүүлж эхэлсэн дараагаар нь 3 сая төгрөгтэй одоо айл болгон унаатай болцсон. Хамгийн доод нь ихтэл моцсон ихтэй дээд нь бол трактор машинтай болцсон. Тийм учраас одоо болцоо. Цаашдаа бол амьдрал бол өдрөөс өдөрт одоо газартайгаа харьцаж байгаа хамтарч ажиллах юм бол одоо сайжрал байгаа. Манай хөгс нь хүнийг урааж ажиллах дуртай. Хүн нас их тусмаа нэг дур амьдсан болохоор хоёул айдлахын зантаач болчих юм уу да. Бодоод ах заримдаа хоёул айдлахын юм шиг. Тэгээд хүүхдүүдээрээ ах дүүгээрээ багтах дуртай шүү дээ. Манай хөгс нь. Манай бүлгээс бол аврах тариаланчид аймаг сумын төрж эхэлсэн. Өнгөрсөн жил ихтэл улсын аврах тариаланч Кадир хаан гэж миний төрсөн дүү. Улсын аврах тариаланч болсон. Тэрний өмнөх жил Адил хаан гэж
бас манай дүү манай аймгийн авраг тариаланч болсон. Манай гэр бүлийн хүн уржны жил аймгийн авраг тариаланч болсон. Ажил амьдрал нь амжилт бүтээлэн жилээс жилд одоо нөгөө үзэж хараад хамтарч ажилласны үндсэн дээрээс ингээд дэвшин сайжирч байгаа.